За та бүхэн сайн байцгаана уу? Гэгэрэлт хүрэх газрын зураг хичээлийнхаа төгсгөлийн хичээлийг та бүхэнд төлөвлөж байна. Тэгэд яриагаа цааш үргэлжлүүлье. За бид энэ өмнөх хичээл дээр үйл суралцахын нэгдэл гэдэг дээр хүрсэн. За энэ юуг хэлж байгаа юм бэ гэвэл ерөнхийдөө гэгэрлийг хэлж байгаа. Энэ бол гэгэрэл. Нэг хүний нэгэн биен дээр гэгэрч болох юмаа гэдгийг энд үзүүлж байгаа юм л да. Тэр үед танд энэ бие чинь л мөн адилхан байна. Тэгтээ та гэгэрчсэн. Мэдээж тань тодорхой хэмжээний хяналт байгаа. Тийм би энэ биетэй холбоотой байгаа. Надад энэ бодит биеийн физик хууль бас л үйлчилсээр байгаа. Тэгтэл дотор нь байж байгаа би гэгэрчсэн. Миний энэ бие өвдөн, миний энэ бие үхэн. Мөн л адилхан. Тэгтээ нэг ялгаа нь надад тэдгээрээс болж зовох тэм зовлон байхгүй. Мэдээж гэгэрсний дараа олон зүйлийг хийж чадна. Олон зүйлийг хийж чадна. Тэгтээ товчоор хэлэхэд тэр бүхнийг товчлоод нэг хүн үгэнд багтаагаад хэлэхэд энэ зовлонтой биеийн дотор бид зовхгүйгээр байж чадах болно гэсэн үг. Ямар ч зовлонгүй. Яагаад тэгж чинь? Үеийн барилдлага нь байхгүй болсон учраас тэр юм аа. Үеийн барилдлага энд алга байна шүү дээ. Тэгээ танд зүгээр л холбоотой. Энэ биетэй зүгээр л холбоотой тэгэл боллоо. Тэрнээс болж танд юу ч болохгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ гэхээр хэрвээ үеийн холбоо байсан бол танд өөрийн сонголт байхгүй гэсэн. Танд өөрийн эрх гэж байхгүй. Та үеийн эрхээр явж байгаа. Тэгвэл одоо тэр холбоо ч байхгүй юм чинь таны эрх болчих. Тэгэхээр таны эрх болчоор чинь та одоо энэ холбоогоо ингээд хадгалаад цаашаа явах уу? Эсвэл энэ холбоогоо таслаад нирванд орох уу? Таны хэрэг болчих. Таны шийдвэр. Одоо гэтэл та бидэнд ямар ч сонголт алга байна шүү дээ. Өөхөх цаг болоход бидэнд өөхөөс шаарга байхгүй, төрөх цаг болоход бидэнд төрөхөөс шаарга байхгүй л явж байгаа шүү дээ. За ингээд энэний дараачих энэ гэгэрлийн 7 шинж буюу эвцлийн 7 шинж гэдэг бол одоо гэгэрсэн байдгаалын шинжүүд юм аа. Тэ өөр хичээлдэр би мөн энэ тухай ярьж исэн та бүхэн санаж байгаа бол үйл суралцахын мөр гэж юу гэж байгаа юм бэ гэд. Энэ үйл суралцахын эвцэл гэдэгт 7 зүйл багтаж байгаа. Тэгэхээр энд бол энэ 7-оор зогсохгүй гэсэн үг. Маш олон зүйл энд багтана. Тэгэхдээ биднээс энийг одоо энгийн хэлбэрт хувиргаад үзэх юм бол ийм 7 зүйлд хувааж болж байна. Тэгэхээр баг гэгэрэл гэж одоо хэмжээ хязгааргүй тэр ухамсарыг хэлж байгаа. Оршлонгийн төгсгөл айл хүрн тэр хүртэл үргэлжилж байгаа тэр хэмжээ хязгааргүй ухамсарыг бид хэлж байгаа. Хаана огторгүй байна, тэнд таны ухамсар хүрнэ. Гэтэл миний ухамсар хаана байна? Миний ухамсар яг хаана байна? Энэ хаа сайгүй байхгүй байгаа зү. Хаа сайгүй бүх ямыг бүрхэж төгөж ингэж оршихгүй байгаа зү. Тэр байтугай халаасан дотор байгаа ямыг л мэддэггүй шүү дээ биднээс ухамсарлалтгүй. Бид түлхүүрээ хаана хийснээ л мэддэггүй. Гартаа атгцсан байгаа түлхүүрээ бид хайгаад дээшээ доошоо шатаар уруудаад өгсөд явдаг үсттэй. Бидний ухамсар тийм л биш шүү дээ. Тэгээд бүр түлхүүрээ хайж ядаад ингээд бүр за жоох амрита гэж суухтай зэрэг гаранд чинь атгаастай байгааг хаардаг. Би тэгж ирсэн. Надад тохиолж ирсэн явдал. Ийм л биш бидний ухамсар. За тэгвэл бурхны лагшин гэж юу юм бэ? Бурхны лагшин гэдэг бол итвэх.
идэвхтэй байдлыг хэлж байгаа. Зүгээр ингээл нөгөө Бурхны баримлууд дээр харагддаг шиг ингээд сайхан амгалантай сууж байгаа тэрийг л Бурхан гэж бодож болохгүй шүү дээ. Тэр нэг дүр нь мөн, нэг хэлбэр нь мөн. Тэгвэл түүний үйлд ерөөсөө хэмжээ хязгаар гэж байхгүй. Тэгээ бид Бурхны лагшин энэ байна. Тийм энэ Бурхны лагшин мөн. Тэгвэл тэр түүний хийдэг тэр төг төмөн үйлийн нэг нь л энэ юм. Нэг нь. Одоо энэ тарны ёсны арга билэг эвцэлсэн ядан бурхад энэ зураг байна. Энэ бол зүгээр л бэлэг тэмдэг. Бэлэг тэмдэг. Урлагийн бүтээл гэсэн үг байхгүй. Урлагийн бүтээл. Тэгэхээр Бурхны лагшин гэдэг бол үйлдэл тэгээд энерги. Энэ Бурхны лагшин чинь хаана байгаа юм бэ гэж та асуух юм бол хаасайгүй. Огторгуугаар дүүрэн байна гэж хэлнэ. Гэгэрл гэж яриад байгаа чинь тодорхойлт нь ерөөсөө л энэ. Танд хэмжээ хязгааргүй ухамсар, танд хэмжээ хязгааргүй итвэх энерги. Энэ хоёрыг зэрэг ирхшээж байхыг. Тэгээд тэр нь хизээч төрөөгүй, хизээч өгөхгүй. За ингээд дадлагын тухайтад эргэж ороход 3 аглагийн дадлагыг яг та одоо сэтгэлдээ сайхан ул мөрөлдөөхийн тулд бүгдээрэнгийн дадуулаад үзэж болно. Тэгвэл энийг ингээд яг анхааран авлага болгоод явж хахад эдгээрийг бүгдийг хамтд нь ингэж хийдэггүй. Нэгэн зэрэг өглөө босоод энэ дадлагуудыг бүгдийг эхнээс нь ахуулаад дуустал нь хийнэ гэж байхгүй. Хэсэг хэсгээр нь амжилтын шинж тэмдэг гарах хүртэл үргэлжлүүлдэг гэсэн үг. За эсвэл одоо өнөөдөр биеийн аглагийг дадууллаа гэхэд маргааш та хэлний аглагийг дадуулах жишэät. Нөгөөдөр сэтгэлийн аглагийг дадуулах жишэät. Ингэж нэг нэгээр нь салгаж чанартай хийх хэрэгтэй гэсэн үг. Зүгээр хэдэн минутанд бүгдийг багтаагаад ингээ хийчихнэ гэж байхгүй ш. Би та бүхэн зүгээр ерөнхий зарчмыг нь хэлж өгч байгаа ш. За энэ хичээлээ төгсөхөөс өмнө биднээс бүгдийг хамтд нэг удаа хийж үзнэ. Тэр чинь одоо бүгдийг хамтд нь ингэж хийнэ гэсэн үг биш юм а гэж би хэлж байгаа. Тэгэхээр өнөөдрийн бидний дадлагад 9 удаагийн амьсгал, энэрл нэгүслийн дадлага зэрэг тэр урьдчилсан бэлтгэлийг нь дадлагыг хийх тийм цаг бол бидэнд байхгүй. Тэгэхээр бид шууд дадлагтаа орно гэсэн үг. За ингээд та бүхэн бэлэн үү? Гүнзгий амьсгал авна. Гүнзгий амьсгал гаргана. Гүнзгий амьсгал авлаа. Гүнзгий амьсгал гаргалаа. Гүнзгий амьсгал авлаа. Амьсгалаа барьлаа. Гидсээ, наашин, цаашин, мөрөө, толгоогоо хөдөлгөө сэгсрээд, сайтар сэгсрээд, эцэст нь амьсгал гаргалаа. Амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. За биеийнхээ байрлалыг эзлээд өөрийн биеийг хоосон гэрлэн бий болсноор төсөөлнө. Биеийн голоор 3 судал 6 хүрд байна. Зулаан хүрд 32 судалтай доош харсан олон өнгөтэй хоолой хүрд 16 салаатай зүрхэн хүрд 8 салаатай цагаан өнгөтэй доош харсан
хоолой хүрт улаан өнгөтэй. Хүн хүрт 64 судалтай дээшээ харсан улаан өнгөтэй. Нууцын хүрт олон өнгөтэй 32 судалтай доош харсан. Нууц эрдний хүрт 8 салаатай цагаан өнгөтэй дээшээ харсан. За нууц эрдний хүртний голд тал нар сар түүний дээр дөл байна. За энэ цагаан улаан дусал шармутанаас жижигхэн. Гол судланд нууц эрдний хүртэнд. За энэ цэнхэр тусал гэрэлтсэн ийм цэнхэр тусал байна. За наран дэвсгэр маш жижигхэн. Тэнд төвлөр. Анхаарлаа тэнд төвлөрүүл. Таныг анхаарал төвлөрүүлж эхлэхдээ зэрэг таны хий тэнд цуглаж эхэлнэ. Доош одогч хий таны нууцын эрднэр дамжаад таны дүрсэлсэн нар хавирган нар саран тусланд очиж энергитэй нэгдэхэд наран дэвсгэр улаан өнгөтэй улаан өнгө нь тодорч халуун улаан болж хувирч байна. За ингээд халуун улаан өнгөтэй болоход энэ хөх тусал бүр илүү таашааллыг мэдрүүлж байна. За ингээд томоогийн галаасаж галны мөн чанар өөдөөчрөөс гол судлаар дээш төөнөж хүн хүртэнд хүрлээ. Зөөлөн бүлээн хий. Хүн хүртэнд хүрээд улам цаашаа дээшилсээр зүрхэн хүртэнд хүрлээ. Хоолой зулаан хүртэнд хүрлээ. Зулаан хүртэний голд байж байгаа цагаан тусал хайлж доошоо урсгад хоолой түрээд таашаалыг мэдэрнэ. Үргэлжлүүлэн за ингээд зэрэглээ үзнэ. Зэрэглээний шинж тэмдэг үзнэ. Хоолой хүртэн дэх туслууд уусаж доошоо урсаад зүрхэн хүртэнд хүрэхэд та таашаал мэдэрч
утааны шинж үзнэ. За ингээ зүрхэн хүртнээс туслууд хайлж доош урсаад хүн хүртэнд хүрэхэд гэрэл цохны шинж тэмдэг үзэж таашаал мэдрэгдэнэ. Тэгээ нууцын хүртлөө туслууд хайлж урсахад зулын гэрэл мэт шинж үзэж улам илүү таашаалыг амсна. Улам илүү уусаад л байна. Улам илүү хүчтэй таашаал мэдрэгдэнэ. Цагаан туслууд буцаад дээшээ өгсөж хүн хүртэнд хүрэхэд цагаан гэрэл улам илүү таашаал амсна. Хүн хүртнээс зүрхэн хүртлөө өгсөж улам таашаал хүчтэй болоход улаан гэрлийн шинж үзнэ. Улаан гэрэл үзнэ. За зүрхэн хүртнээс хийнэрэг дээшээ өгсөж хоолойн хүртэнд хүрэхэд хар гэрлийн шинж үзэж зулаан хүртэнд хүрэхэд гэгэн гэрэл үзнэ. Дотоод авгаас сэтгэл, дотоод маш нарийн энерги хоёр ийм шинж болон мэдрэгдэж байгаамаа. Дотоод маш нарийн сэтгэл, дотоод маш нарийн энергийг та бүрэн дүүрэн мэдрэхгүй ч гэсэн тэднийг яг мэдэрч байгаа мэт тийм төстэй мэдрэмж танд төрж байгаамаа. За ингээ зүрхэн хүртэнд одоо улаан цагаан нийлсэн дусал байгааг дүрслэнэ. Энэ улаан цагаан дусал маш жижигхэн, шар удаанаас жижигхэн. Түүний голд хөхтөл байна. Яг тэр дүлэн дээр төвлөр. Яг тэр дүлний үзүүрийн бүр нарийсаад огторгой дууссан тэр хэсэг дээр төвлөрнө. Таны бүх энерги тэнд цугларч ууснаа. За энэ бол одоо тарны шим. Одоо бид гэрлийн шим гэдэг дасгал хийнэ. Таны зүрхэн хүртний тэр дөлний үзүүрээс хөх энерги тасран гарч гол судлаар өгсөн духны хүртэнд хүрнэ. Энэ энерги хум гэсэн тарнын аялгау гаргаж байгааг та сонсно. Авах амьсгалаар энерги буцаад доошоо зүрхэнд хүрэхэд энд гэсэн тарнын аялгау та сонсно. Зүрхэнд саатан орших тэр хугацаанд гэсэн тарнын аялгауг та сонсож байна хэмээн дүрслэнэ.
Амьсгал гаргахад хум, амьсгал авахад зүрхэнд саатан оршиход гэсэн аялгау сонсно. За тэнд саатан орших хугацаанд зүрхний хүртэндээ төвлөрч байхад улам илүү энерги тэнд хураагдаж байна. Одоо туслын шим гэдэг дасгал таны зүрхэн хүртэн дэх улаан цагаан туслаас хэрвээ та эрэгтэй хүн бол цагаан тусал тасарч, хэрвээ та эмэгтэй хүн бол улаан тусал тасарч гол судлаар доош урагдан таны нууц эрдний үзүүр хүртэл явна. За тэгээд яг тэнд төвлөрөхтэй зэрэг ингээд та хэрвээ одоо хэцүү биш бол та өөрийгөө консорттойгоор яв юмын байдалтай дүрсэлж мөн болно. За ингээд өөрийгөө эгэл хүний байдлаар биш болж өгвөл энэ ядмын байдлаар дүрсэлнэ. Тэгээд арга бэлэг өвсөлдсөн яв юмын байдалтайгаар дүрсэлнэ. За ингээд хэрвээ би эрэгтэй хүн бол миний зүрхэн хүртнээс цагаан тусал тасарч гол судлаар уруудна. Хэрвээ би эмэгтэй хүн бол улаан тусал тасарч гол судлаар уруудна. За тэгээд бидний нууц эрдний хүртний үзүүрт хүрээд улаан цагаан тусал хоорондоо мөргөлдөж яг тэр мөргөлдөхөд яг тэр нийлж байгаа хэсэг дээр нь нэгэн үзүүрт төвлөрнө. Нэгэн үзүүрт төвлөрсөөр байгаад улаан тусал консортын гол судлаар өсөж зүрхэнд хүрэн, цагаан тусал миний гол судлаар өсөж зүрхэнд хүрэн. За ингээ миний зүрхний дөрвөн тусланд очиж шингэн. За энэ ингээд дээшээ доошоо энэ чиглэлээр ингээд хэдэн удаа эргэж буцаж явна. За ингээд зүрхэн хүртний дөрвөн туслан дуусахад нэгэн үзүүрт сэтгэлээр төвлөрнө. Одоо бид сэтгэлийн аглаг гэдэг дасгалыг хийхэд зүрхэн хүртэндээ дөрвөн тусал байна.
За энэ 4 туслаас 8 салаа судлаар энерги урсаж 72,000 судал болоод салбарлаад таны арсны шар усны нүх болгонтой шууд холбогдож байна. За энэ судал болгоноор утаа мэт ийм хий энерги хөхөвтөр өнгөтэй хий энерги гүйж байна. За энэ утаа юм уу эсвэл гэрлийн байдалтайгаар ч туршилсан болно. Энэ бүх хөх энерги тархмал хий. Таны зүрхэн хүртлүү ирж уусаал татагдан ирж ууссаар байна. Дахин энийг давтан уусгасаар. За энийг хийхдээ та одоо хүүтэн өдөр цонхонд ингээд цонхны шилэнд халуун амьсгаагаар хаа гэд үлээхээр цонх цанцснаа захаасаа эхлээл ингээл одоо тунгалаг болоод эхэлдэг ш, дайрлаад эхэлдэг ш. Тэрнтэй яг адилхан таны энэ бүх судлууд, бүх хийнүүд тэр 72,000 судлаар буцаж хураагдаад зүрхэн хүртний 4 тусланд ирж уусаж байна. Хаа гэж амьсгаагаар цантуулахад ингээд захаасаа хумигдаад голдоо ирээд ингэж хураагддаг штэ. Яг тэрнтэй адилхан таны зүрхэн дээр хураагдаад ариллаа гэж. Одоо бид илүү дэмжлэг авахын тулд очир баригч амьсгалын дасгал хийн. Амьсгал аваад таны авж байгаа амьсгал цагаан өнгөтэй, доороос шар өнгөтэй энерги, дээрээс цагаан, энэ хоёр хоёулаа гол судлааргүй зүрхэн дуулзаад амьсгал гаргахад буцаж салаад амьсгал дахиад авахад дээрээс авах амьсгал цагаан, гэрлийн мөн чанартай, доороос өгсөх хий шар гэрлийн мөн чанартай, зүрхэн хүртний 4 тусланд ирж уусаж байна. Энийг хэдэн удаа давтан хийн. За эсвэл одоо энийга бүр өргөжүүлээд таны гадаад оршихуй, гадаад ертөнцийн бүх энерги тал бүр зүгээс таны биеийн чингээд таны биенээс цаашаага ууссаар байгаад зүрхэн хүртний 4 тусланд уусаж байна. Яг л цонхонд хаа гэж амьсгалаараа цантуулах мэт бүх энерги гол руугаа хумигдсаар байгаад таны зүрхний 4 тусланд ууслаа. Амьсгал гаргахад таны амьсгал хун гэсэн аялгау гаргаад дээшээ доошоо нэгэн зэрэг хөдлөнө. Хийнээр гол судлаач дээшээ доошоо нэгэн зэрэг хөдлөнө. Дээшээ доошоо хөдлөх үед нь дээшээ явж байгаа хий духны хүрт, доошоо гүйж байгаа
хийнэрэг нууц эрдний үзүүрт очино. Энэ үед бид хум гэсэн аялгау сонсно. Буцаад авах амьсгалаар тухны хүртнээс доошо, нууц эрдний үзүүрээс дээшээ хийнэрэг гүйж цөрхөн хурдны дөрвөн тусланд уусахад гэсэн аялгау сонсно. Тэндээ саатан орших үед гэсэн тарнын аялгау сонсноо. Энэ дасгалыг энэ бяцлаглыг олонтоо давтан хийх хэрэгтэй. За энэ бүхэн таны тархамлхийг гол судландаа хураахад тусалнаа. Таны бяцлаглыг бомбын амьсгал маш ихээр энэ очийн амьсгал маш ихээр хурдсгаж өгнө. Таны бүх бүдүүнхий уусаад, таны бүх нарийнхий уусаад зөвхөн дотоод маш нарийн ухамсарал дангаараа үлднэ. Тэгээд маш нарийн энерги. Энэ сэтгэлтэйгээр та хоосон чанарыг бяцлахна. Хоосон чанарыг бяцлагснаар та тэмдэг үзнэ. Гэгэнgerлийн тэмдэг. Дохооны ерөнхийч гэж нэрлэдэг. Тэмдгийн төдий гэгэнgerл. За ингээд таны сэтгэл дохооны гэгэнgerлийн тэмдэг үзээд таны бие ариун бус элбийн бие болж ургана. Цааш үргэлжлүүлэн бяцлагсаар байгаад баг гэгэнgerэлд хүрэхэд таны элбийн бие ариун бие болон ургана. За энийг бид ангиж арахгүй нэгдэл гэж нэрлэдэг. Ангиж арахгүй нэгдэл. Цаашаага та үргэлжлүүлэн бяцлагсаар ухамсарлахгүй нэгдэлд хүрнэ. Тэгээд тэрийгэ цааш үргэлжлүүлэн бяцлагсаар байгаад үйл суралцахын нэгдэлд бид хүрнэ. Үйл суралцахын эвцэл. Энийг л бид гэгэрл гэж нэрлэж байгаа. Та энэ биендээ гэгэрээд энэ биеэ хадгалаад энэ биетэйгэж байсан болно. Энэ биеийг орхисон ч болно. За ингээд энд хурч гэтлэх үед хурч гэгэрнэ гэдэг нь танд өөхөх төрхийн энергэлт байхгүй. Та энэ сансрын эргэлтнээс эгнэх чөлөөлөгдсөн гэсэн. За ингээд танд үхэл төрөл гэсэн энэ үеийн холбоо байхгүйгээс гадна танд тэр үеийн ул мөрөнч байхгүй болно гэсэн үг. Ул мөрөнч мөн алга болно. Үйл суралцахын эвцэл гэдэг бол хизээч төрөөгүй, хизээч өөхөхгүй. Энх хамглан хэлж байгаамаа. Энх хамглан гэдэг хизээч төрөөгүй, хизээч өөхгүй үргэлжилт тэнд байсан. Бидний
энергийн бий. Хизээч төрөөгүй, хизээч өгөхгүй. Эцсийн дүгнэлт бол огторгын энтэй ухамсар, огторгын энтэй биеийг олж байгаа юм. Энэ бол Бурхны лагшин, энэ бол Бурхны таалал юм. Яг одоогоор бид үеийн үрийн ахуйд оршиж байгаа учраас энэ элбийн биеийг бид олж харах болцоогүй байна. Энэ элбийн биеийг бидний энэ маханнуудээр харж чадахгүй. Бидний энэ маханнуудээр бидний энэ 5 мэдрэхүүгээр Бурхны лагшин, Бурхны тааллыг бид мэдэрч чадахгүй. Үзэж чадахгүй. Тэрнтэй адилхан бид энэ элбийн биеийг ч гэсэн харж чадахгүй байгаамаа. За, ийм байдлаар бяцлахад болно. Та бүхэнд баярлалаа. За, миний энд заасан энэ бяцлаглууд та бүхэнд одоо ямар нэгэн байдлаар тустай байх болов уу гэж би найдаж байгаа. Тэгэхээр эхлээд та биеийн аглаг, дараа нь сэтгэлийн аглаг, эцэст нь сэтгэлийн аглагын дадлагыг хийх хэрэгтэй. Тэгвэл яг энэ бүхнийг одоо дасгалуудаа тогтоохын тулд, санджаахын тулд, тогтоохын тулд бүгдийг ингэж хийж үзэж болно. Тэгвэл яг одоо ноцтойгоор би одоо ингээд энийг дадуулъя гэх юм бол эдгээрийг бүгдийг нэгэн зэрэг хийдэггүй. За ингээд тогтоосныхаа дараа бол харин өглөөнийг нь, оройныг нь гихчлэнгээр ингэж тус тусад нь дадуулдаг байна. За ингээд нууцын хурангуйн дандрын ёсыг та бүхэнд төгсгөлийн зэргийг танилцуулах, миний бяцхан танилцуулга энд хүрээд одоо гадаалах тийшээ хандаж байна. Тэгэд миний би өгнө энэ хичээлийг одоо та бүхэнд сайхан тайлбарлаж чаднаа л гэж одоо бодсон байгаа юм. Тэгээд ямар хуу болсныг хэлж мэдэхгүй. Миний зүгээс бол хангалттай гэж би үзэж байгаа. Одоо та бүхний зүгээс хэр дадуулах уу, хэр ойлгох уу, хэр хичээх үү гэдэг чинь одоо та нарын үүрэг юм аа. За, ямар ч ихсэн энэ бол маш сайн эхлэл гэдэг нь гарцаагүй. Энэ бол эхлэн сурагчид дөнгөж дадуулж эхэлж байгаа хүмүүсийн хувьд бол энэ хангалттай. Тэгэхээр цаашдаа харж л бай, хэрвээ бидэнд бололцоо гарах юм бол энийг цааш нь дахиад бид дадуулах тийм бололцооч гарч ирж магадгүй юм аа. Янз бүрийн өөр багш нар ч энэ талаар илүү хичээл зааж магадгүй. Та бүхэн ном, тохимол, янз янзын мэдээлэл мөн олгоч магадгүй. За ингээд хүмүүсээс ирсэн маш олон асуултыг би одоо бүгдийг нэг харсан. Өөрийнхөө би энэ хичээлээр одоо тэдгээр асуултын ихэнхэд хариулахыг хичээсэн. Тэгтээ би гэгэрсэн байдгаал биш учраас одоо тэр бүхэнд бүгдээрэнд нь хариулах тийм бололцоо над байхгүй маа. Өөрөөр хэлбэл гэгэрсэн байдгаал шиг амтан болгоны өмнө үзэгдээд асуусан болгонд нь хариулах тийм чадвар над байхгүй. За тэгээд одоо би та бүхэнд хэлсэн заавал бүхнийг мэдэх гэж оролдох шаардлагагүй. Зүгээр энэ хичээлийг ингээд нэг сонсцсон байхад л үнэхээр эн чинь маш сайн хэрэг юм шүү дээ. Энэ бол баг хангалттайгаас ч илүү ийм хичээлийг та нар сонсож чинь гэдэг бол үнэхээр хангалттай. Зүгээр сонсоод авахд л баг хангалттай. Ийм гүнзгий, ийм чухал хичээлийг хэр зэрэг ойлгосныг чинь би мэдэхгүй. Тэгвэл энийг зүгээр ингээд сонсоод өнгөрөөх нь л ямар их ач тустай вэ? Танд ямар их тусыг авчрах вэ гэдгийг би яриад байна шүү дээ. Ийм зүйлийг сонсох бололцоо хүн болгонд, амтан болгонд байдгүй юм шүү. Маш цөөхөн хүнд ийм боломж гарч байгаа шүү.
Одоо энэ орчин цагийн ертөнцид энийг сонирхон сонсох хүн ч одоо ховорхон болцсон үе шүү дээ. Бид өөр бусад юмд цаг заваа зарцуулаад хэтэрхий завгүй байгаа учраас энийг сонирхох ч хүн байхгүй. Цөөхөн. Сонирхон сонсох ийм хүн маш цөөхөн байхгүй. Тэгэхээр энийг сонсож сууж байгаа энэ хүмүүс бол бид маш азтай хүмүүс юм аа. Бид маш авгаа хүмүүс юм аа. Маш авгаа хувьтай хүмүүс юм аа биднээс. Энийг өнөөдөр энд ингээд сонсоо сууж идэг. Тэгэхээр энэ дотор одоо ингээд өөр зүйлд итгэдэг, өөр итгэл бишрэлтэй ч юм уу тийм хүмүүс байж болно. Тэдгээр хүмүүсийн хувьд энэ хичээлийг сонсоход ингээд эвгүй эсвэл одоо тохиромжгүй, тааламжгүй байсан бол би одоо хүлцэл өчьё. Тийм хүмүүсээс би хүлцэл өчөж байна. Таны итгэдэг гүн ухааны үзэл, таны биширдэг шашин, зэрэгт чинь харшилсан зүйлийг ярьсан бол надад инрэл нэгүслэр хандаарай. За тэгээд энэ багшийн ярьж байгаа зүйл бол ямар ч хэрэггүй одоо хий хоосон яриа юм а гэж бодож байгаа хүн ч байсан. Тэгэж бодсон ч миний хувьд гомдох зүйл байхгүй. Миний зүгээс тэрэнд гомдож харамсах тийм зүйл байхгүй. За ингээ миний ярьсан хэлсэн зүйл, миний орчуулсан зүйлд ямар нэгэн алдаа эндэгдэл байгаа бол тэр бүхнийг уучлан хүлцээрэй. За ингээд энэ хичээлээр бич, таач, та бүгд цөмөрөө маш их сайн буйныг хурааж, за ингээд маш их сайн үлийн үрийг бид одоо ингээд бүтээсэн. Энж төрлөө, эрэгч төрлүүддээ энэ буйныхаа үрийг бид эдлэх нь гарцаагүй юм аа. За та бүхэнд баярлалаа. Эцэст нь зориулга ёроолоор төгсгөё. Энэ буйны шимээр хамаг амьтан бүхнийг болгоогч бурхны хутгийг олоод төрөх өтлөх өвдөх үхэхийн зовлон нэрвэгдсэн сансрын хүлээснээс чөлөөлөгдөх болтугай. Энэ буйны үрээр хамаг амьтан саруул бэлгүн буян хишгийн чандад хурж язгуурын бэлэг бэлгүүнээс ургасан бурхны хоёр лагшинг олох болтугай. За та бүхэнд баярлалаа.